Йоо, за юу яцхан guys? Та бүхэн дахиад нэг бичлэгээр уулзахад бэлэн болоод байна. За өнөөдрийн бичлэг бол бүгд мэдж байгаа бах. Энэ бол Venom гэдэг киногоор маш хаалдартай. Бас дээрээс нь та бүхэн Mad Max гэдэг киног мэдэх бах тий. Энэ киног нь үзэж байгаа хүн бас байхгүй бах. Энэ киногоор алдартай Том Харди гэдэг нэртэй жүжигчний талаар ярихад бэлэн болоод байна. За энэ бичлэг бол бас айгүй сонирхолтой юм амьдрал. Айгүй сонирхолтой байсан шүү заяа guys. Тийм учраас манийга шууд хаагаж маагаад гарахгүй. Эхлээс нь дуусах хүртэл үзээрэй. Тэг үзээд таалагдах юм бол guys лайка дараад комент хэсэгт комент байвал тэгээд бас манийга subscribe хийгээд өгөөрэй. За олон байрлалгүй хэдүүлээ шууд бичлэг рүү орцгоё. Let's go. За Том Хардиг явах юм бол дөнгөж 10 хэдхэн настай байхдаа яасан бэ гэхээр яг хичээл дээр нь хар тамхины нэг сургалт орсон юм байна л да. Хар тамхины хор уршихыг одоо зааж өгөөд ийм аюултай гэдгсэн чинь мань хүн тэр сургалтыг үтчихэд хөө эн чи ямар гоё хар тамхи вэ? Эсрэгээр энийг чи хэрэглээд үзэх юм бол болох юм биш үү? Шууд эсрэгээр ойлгоод тэгээ найзтайгаа нийлээд тухайн үед дөнгөж 10 хэдхэн настай заяа 11 12 та бацаа хар тамхины бүр хамааралтай болцсон. Байнгын хар тамхи хэрэглэдэг, дээрээс нь алкогол хэрэглэдэг. Тиймэрхүү байдалтай байсан. Тэгээ зогсоогүй заяа. Тэгээ зогсоогүй. Хулгай хийдэг байсан. Юу хулгай хийдэг байсан бэ гэхээр кинонд дэр гардаг шиг машины хулгай хийдэг байсан байгаа байхгүй. Тэгэд найзынхаа аавынх нь машиныг хулгай хийгээд хурд хэтрүүлж явж байгаа цагдаад баригдаад. Тэгээ цагдаад баригдсан чинь тэр машинаас нь юу болцсон гэсэн чинь хажуу суудлаас нь буу олдоод. Тэгээ бүр 14 жилийн ял өгөх гээд шүүх мөнхөд ороод буу юм болж исэн чинь азар тэр найзынх нь аав нь гомдлохгүй гэж яагаад. Тэгээ дээрээс нь найзынх нь аавынх нь бас танил талд нь нэлээд том нэр хүндтэй тийм хүн байсан. Тэгээ тэр хүнийх нь азар тэр 14 жилийн ялыг гэрээс гарахгүй гэрийн хорионы ял болгож хэрэгсэхгүй болгосон байна. За тэгээд манай Том Хардигийн аав ээж нь нэлээд мань хүн санаа зовоод яана ингээд хүүхд сургуулгүй боллоо. Энэ тэр сүлд нугасаа тийм хэрэг мэрэгт оролцож зүгч чинь алт сургуулсаа ингээд болчихж байгаа байхгүй сургуульд орж чадлаггүй. Тэгээ манай хүүхд ингээд сургуулгүй боллоо хэцүү боллоо гэд. Тэгсэн чинь аав нэг юм хэлсэн байгаа. Юу гэж хэлсэн бэ гэхээр за хүн болгон л алдаа гаргадаг. Бага насндаа алдаа гаргах тохиолдол бүгдэнд нь байдаг. Тийм учраас чи одоо энэ алдаагаа яаж хийж байгаа засаад тэгээд өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг зүйлээ олоодох гэд нэг тийм даалгавар өгсөн байгаа. Тэгсэн чинь Том Хардиг юм за биний хамгийн сайн хийж чаддаг зүйл чи юу вэ гэд дотроо бодож исэн чинь яг нэг багц сургуульд байхдаа нэг жүжигт ороод тэгээд тэр үедээ багш дээрээс нь аав ээжээсээ нэлээд ихт магтуулж исэн санагдаад минь чаддаг зүйл чи жүжиглэх юм биш үү гэж тухайн үед бодоод тэгээд аавдаа хэлсэн чинь аав нэг 15 настай байхад за тэгвэл чамайг бит хоёр коллежд явуулъя гэд яг тийм үү урлагийн тийм коллеж руу оруулсан байна. Тэгээ мань хүний хувьд гэх юм бол кино урлаг тэр жүжигийнх нь юу анги руу ороод өөрийгөө гайгүй бэлдээд тэгээ тэр үед багш нь бас нэлийн хатуу багш хажууд нэрээд бүр ингээд мөхийгөө зуугаад ингээд загнадаг байсан гэж Том Хардиг чи өстө ингэж жүжиглэсэ тэгж жүжиглэхтэй гэд жоохон тийм хатуу багшаар заалгасан. Тэгвэл Том Хардигийн хувьд яг үннээсээ жүжиглэе гэж бодсон гол шалтгаан нь юу байсан бэ гэдгсэн чинь та бүхэн яг энэ хүнийг бас сайн мэдэх бах. Энэ бол Майкл Фассбендер гэдэг нэртэй жүжигчин байгаа. Бид бүхэн X-Men-ийн тэр нэг Магнитогийн дүрээр маш сайн мэднэ. Тэр хуучны X-Men биш шүү заяа. Шинэ X-Men-ийн Магнитогийн дүр. Тэгээд миний энэ кино жүжигчний бас нэг дуртай кино гэх юм бол Assassin's Creed дээр амар гоё тоглосон. За энэ жүжигчний яг хараад тэгээд манай Том Хардиг хувьд гэх юм бол за би ер нь маш сайн жүжигчин болох хэрэгтэй юм биш үү гэж бодсон байгаа. За тэгэхээр яг гэхээр тухайн үеийн тэр нэг өөрийнх нь явдаг байсан коллежид яг адилхан Майкл Фассбендер явдаг байсан. Тэгээ Майкл Фассбендерийн хувьд гэх юм бол яг нэг хичээл дээр жүжигийн сонгон шаргуултанд орох гээд тэгээ бэлдчихсэн жүжиг нь юу байсан, жүжигийн дүр нь юу байсан бэ гэхээр яг тийм тэрхтээ хөлгүү тэгээд нэг суугаад хэрэгтэй үний тийм дүрийг бүтээх тийм дүр байсан. Тэгээд тэр дүр дээр болохоор ажиллаад зүгээр одоо жүжигийн одоо сургуультаа бэлдэж байхдаа тэр дүрийг гаргах гэж одоо яг нэг тийм сумгаа тэргэн дээр явж байгаа шүү дээ тий. Тэгээд дээрээс нь тэр ч байтгаад хичээл дуусаа жүжиг дууссан үед ч гэсэндээ бүх цаг үед тэр тэрхтэг явдаг байсан гэж байгаа. Өөрийн жүжигтээ бүрэн дүрэн орох гэж. Тэгээд тэр ч байтгаа нэг яг өөрөө тийм сумгаа тэрэг дээр яг тэр тэргэн дээр дасаагүй учраас яадаг байсан бэ гэхээр байнгын тэр нэг тэргээ ингээд түрж явах гэж амар жоо уддаг байсан юм байна л да. Тэр ч байтгаа яг нэг тухайн үед жүжиг клуб дээр хүүхдүүд нэг цайны газар ингээд баахан дараалал ингээд хоол авах гэж зогссон чинь мань хүн тэргээ ингээд түрж явж байгаад удаад гэсэн чинь хүүхдүүд жоох уурлаа. Чи ч яагаад явахгүй байгаа юм ахгүй байгаа юм бэ гэж уурлаад. Тэгээ тэрийг нь Том Харди харчаад энэ залуу шиг л ингэж жүжигтэй орж ингэж л одоо яг жинхнээсээ ингэж бэлтгэл сургуультаа ингэж бүр сайн хийхгүй юм бол сайн жүжигч болж чадахгүй юм байна гэд анх тэр Майклаас мотивашн аваад
Тэгээд жүжигчин болъё, үнэхээр жүжигчин болъё гэсэн тийм шийдвэр гарсан гэдэг ийм бас сонирхолтой хэсэг байна. За тэгээд мань өнөө гэх юм бол Майклаас яг жишээ аваад амар мундаг жүжигчин болсон нөхөн ч үгүй. 21 наснда юу болсон бэ гэхээр сургуулаа төгссөн байжгаад моделийн ажилд орсон. Сандгүй байж байгаа нэг моделийн ажилд ороод тэгээд гэсэн чинь моделууд ч нэг гоё алхдаг шүү дээ. Нэг алхаан те эр имгүү нэг тийм аюу гоё алхдаг. Тэгсэн чинь мань хүний хувьд бол нэг тийм Чарли Чаплин шиг тийм хөлөө ингээд хоёр тийш нэг авчаад нэг иймэрхүү маягаар алхаж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр алхаан онцгүй мэдээж байж таарна шүү дээ. Тэгээд модель дээр гуцагцсан өгсөн ч үгүй. Тэр модель нь тэмцэн те мань хүн ялагч болсон байгаа. Гэвч цаашдаа моделийн ажлыг үргэлжлүүлэхээр болсон чи яалтчгүй тэр алхаан жоохон онцгүй байсан болохоор модельсоо жоохон гуцагцсан. За тэгээд тэрний дараа болохоор мань хүний яг жинхэнэ өөрийнх нь төгссөн мэргэжлийг нөгөөх юм бол жүжигчин байсан учраас Band of Brothers гэдэг нэртэй нэгэн бас алдартай тийм дайны кинонд түрхэн нэг 20 секунд гарах. Тэгээд нэг жоохон гардаг нэг туслах дүрийн дүрт тоглосон. Гэхдээ энэ дүр нь яг нэлээд гайгүй жүжиглэлтээс үзүүлсэн байгаа. Тэрний дараа бас ерөнхийдөө бас нэг дайны кинонд бас нэг туслах дүрээр Black Hawk Down гэдэг нэртэй кинонд тоглосон. За энэ кинонд болохоор та бүхний мэдэх нэгэн алдартай жүжигчин байгаа. Энэ жүжигчин бол бид бүхний мэдэх бөгшний эзэн кинонд гардаг. Эльпийн дүр маш сайн сумаар харавдаг. Ном сумаар харавдаг эльпийн дүр буюу Orlando Bloom гэдэг дүр жүжигчин байгаа. За энэ жүжигчин бол та хүн бас нэг Pirates of the Caribbean буюу далайн дээрэмчдийн тэр дүрээр нь бас маш сайн мэднэ. Тэгэд энэ жүжигчэнтэй бас энэ удаа таарч ирсэн байлээ. Тэгээд тэрний дараа болохоор нэгэн гайхалтай амьдралын өөрчлөлт бас нэг санал олж ирсэн. Тэр санал нь болохоор ямар санал вэ гэхээр монголчууд бас нэг сайн мэддэг байх. Мэддэг хүмүүс мэддэг гэж магадгүй. Star Wars гэдэг киног бол бүгд мэдж байгаа тийм ээ. Star Wars-тай адилхан гадаад хамгийн алдартай тийм оддын дайны тийм кино гэх юм бол Star Trek гэдэг нэртэй кино. Яг оддын дайтай адилхан бас нэг тийм үйл явдалтай. Гэхдээ арай өөр л дөө. Тэгэд Star Trek гэдэг кино болохлээр бас нэлээд алдартай. Star Trek-ийн кинонд яг нэг тийм жоо эсрэг дүрийн дүрд тоглохоор боломж олдсон байгаа. Тэгэд эхлээд тэр нэг жүжигчний сонгон шаргуултыг хийж яхад Том Хардигийн хувьд юу болсон бэ гэхээр бид бүхэн яг энэ жүжигчнийг бол Доктор X-ийн дүр толгоогоор ингэж үдэрсдэг. Доктор X-ийн дүрээр сайн мэднэ. Патрик Стюарт гэдэг нэртэй жүжигчин. Домог болсон жүжигчин байгаа. Энэ жүжигчинтэй тэр сонгон шаргуултанд таарад цуг ингээд нэг дүрийг ингэж бүтээх гэж цуг сонгон шаргуултанд орсон бохоггүй. Тэгээ тэр жүжигчин бас сонгон шаргуултанд тэгээд тэгэд өөрийнх нь бас шүтдэг байсан амар алдартай жүжигчнээ цуг орсон болохоор өөрийнхөө бэлдснээрээ ярьж чадаагүй амар их сандраад үгмүгэ алж маалтаад за би ингээд баг бас гуцагчлаа гэж бодоод гэхдээ бууж өгөхгүйгээр өмнөх өдөр амар сайн бэлдэж байхдаа ингээд өөрийнхөө юм видео камераар ингэж бариад өөрийнхөө видео энтрийг аваадсан байл та бэлдэж байгаа. Тэгсэн мөрөөр хажуугаар нь бас өөрийнхөө тэнэгч байгаа видео мөрийг цуг авцсан. Тэнгүүтээ тэр видеохоо кассетыг өгөөд найруулагчд нөгөөд ууштаараа би жоохон муу энэ сонгон шаргуултанд оролцлоо. Гэхдээ та хүсвэл энэ видеог үзээд тэгээд намайг сонгох үгээ шийдэж болох уу гэж өгөөд тэгээд нэрээ тэр видеонд би өөрийнхөө тэнэгчсэн хэсэг мэсгийг цуг оруулсан байж тэгээд амар санаа зовоод тэр мөрөө нөгөө тэр өдөр унц чадаагүй гэсэн санаа зовоод тэгээд 3 хоног за яана гэдэг хүлээгээ өгсөн чи 3 хоногийн дараа за та манай энэ яг жүжигчний сонгон шаргуултанд тэнцсэн байна гэдэг дуудлага ирээд тэгээд маань хүн яг тэр дүрд орохоор болж байгаа. За тэр Star Trek гэдэг алдартай кинонд тоглоод амжилтанд хүрсэн юм өгсөн чинь манай хүн пон гэдээ унсан. Тэгээд тэр кинонд гэсэндээ тухайн үеийн Star Trek-ийн хамгийн муу амжилт үзүүлсэн, хамгийн муу тийм кино болж таарсан. Тэгээд ямар зашиг орлого өгөө манай хүн ч нөгөө нэг олон танигч дэлхийн суперстар болно гэдэг мөрөөдөл нь байхгүй болсон. Тэгээд тэрнээсээ болоод нэлээд бас сэтгэл зүгээр унсан. Тэгээд ялангуяа тэр дүрийг бүтээхэд найруулагчдаа нэлээд хэцүү загнуулдаг байсан юм байлээ. Ягаад тэгэхээр найруулагч нэг тэр дүр нь болохоор нэг тийм хүн биш. Тийм харь гаргийн хүн. Тэгээд дээрэс нь тийм нэг жоохон тийм эвгүй дүр байсан. Тэгээд тийм яг дөнгөж гарч ирээд удаагүй байгаа нэг хоёрхан кинонд тоглоод гурав дахь кинонд тоглож байгаа шинэхэн жүжигчин. Яг тийм дүрийг бүтээнэ гэдэг бол маш хэцүү. Тэрнээсээ болоод тэр дүрээсээ болоод нэлээд хэцүү байдалд өөрийгөө бэлдчихсэн бас байсан. Тэгээд тэр дүрдээ ч яг бүрэн орж гаргаагүй. Тэгээд тэрнээсээ болоод энэ кино бол фейлдсэн байгаа. За мань хүний хувьд тэгээд фейлдээд хэсэг кинонд тоглож чадахгүй. Тэгээд нэг хэсэг амьдралыг өнгөрөөсөн. Тэгээд тэр үедээ болохоор буцаад нөгөө нэг алкогольны хамааралтай болж эхлээд, буцаад алкогольнд доондж эхлээд, дээрээс нь харт амхи хэрглэж эхлээд. Тэгээд нэг өдөр Лондонд арх ууцсан, дээрээс нь харт амхи татцсан явж хагаад
өглөө нэг кадр тасарсан заяа тасарсан. Өглөө ингээд сэрсэн чинь нүүр нь ингээд битүү цус болцсон сэрсэн гэсэн. Тэгээ яг тэр өмнөх өдөр нь яг юу болсноо түүц санахгүй байсан гэсэн. Тэгээ тэр өдөр за яана би одоо энэ байдалтай өнөөдөр ингээд амьд сэрсэн үнэхээр одоо талархууштай зүйл болж би энэ чигээр ингээд энэ байдлаар яваадах юм бол өнгөрөх юм байна. Үхэх юм байна. Юу ч хийгүү байж байгаад өнгөрчих юм байна гэж бодоод тэр үеэс ахуулаад өөрийнхөө алкогол хэрэглэх. Тэгээ дээрээс нь тэр хар тамхи хэрэглэхээ шууд зогсоосон байна. Тэгээ дээр мэдээж их шууд болчихно гэдэг бол хэцүү. Өөрөө алкоголны эмчилгээ, дээрээс нь тэр хар тамхины эмчилгээнд албан ёсоор очиж яваад тэгээ тэр өдрөөс ахуулаад хар тамхи, алкоголыг бүр нэг ч удаа хэрэглээгүй гэсэн тийм гайхалтай түүхтэй байна. 20 дэх наснда болсон. За тэгсэн ч мань үний киноны амьдрал ерөөс сайн байгаагүй. Тэр үед болохоор мань үний нас нэх юм бол аль хэдийн 30 гарцсан байсан. 30 нэлээд гарцсан 34 5 төгссөн. Тэгсэн чинь за одоо би нэг кинон тоглох гээд үзье. Тэгээд энэ кино үнэхээр амжилтгүй фейлдэх юм бол би шууд цэрэгт явъя гэж шийдсэн байсан. За тэгээд өөрийнх нь яг тоглохыг хүссэн тэр кино болохоор Bronson гэдэг нэртэй кино. За энэ болохоор яг нэг тийм шоронд хамаг амьдралаа өнгөрөөсөн. Гэхдээ алуурчин бол биш. Тэгээ бүх насаараа хоригдох ялтай нэг тийм нэлийн хэцүү гэмт хэрэгтний талаар гаргасан дүр байгаа. Тэгээд нэлийн онцлогтой ийм нэг сони юм Гитлер гэдэг юм нэг юм сахалтай ийм гэмт хэрэгтэн. Тэгээ энэний гэмт хэрэгтний дүрийг яг жихнээсээ гаргах гад тэр аюултай юм гин мэдж байгаа мөрчлөө тэр гэмт хэрэгтэнтэй өөрөө бүр уулзах гэж хүртэл очиж исэн юм байлээ. Тэгээд албан ёсоор энэ гэмт хэрэгтнийхаа дүрд орохын тулд өөрийнхөө жинг 20 кг-аар нэмж энэ дүр тоглосон. Тэгээ энэ ч гэсэндээ үнэхээр амжилт олсон. Тухайн үед яг хоо дэлхийд амжилт олоогүй ч энэ кино Лондонд нэлээд амжилт олсон. Бас нэлээд хэдэн улсад бас энэ кинонд мэдгдсэн. Тэр гайхалтай жүжиглэлт өөрийнхөө тэр жүжиглэлтийг бүр үнэхээр гаргаж чадсан. Тэгээд тэр киноны бас нэг сонин дүр нь одоо сонин үйл үзүүлж байгаа дүр. Тэгээд дээрээс нь тэр нэг Том Хардигийн угийн тэр нэг алхдаг байсан алхалт нь өөрт нь тусалсан тийм сонин алхдаг ингэж чарил шаав шиг хоёр жишээг олоод тэр алхал мархалт нь өөрт нь үнэхээр тусалсан. Энэ кино үнэхээр амжилт олсны ачаар тэрний дараа тоглосон кино та бүхэн мэдэх бах. Энэ бол Inception гэдэг нэртэй кинонд Leonardo DiCaprio цог тоглосон. Тэгээ Inception гэдэг нэртэй киногоор бас нэлээд амжилт олоод за Inception киноны найруулагч болох энэ найруулагч нь болохоор мань хүнд ямар санал тавьсан бэхээр чи одоо Dark Knight Rises гэдэг нэртэй кинонд тоглохгүй мүү гэдэг Batman-ы кинонд тоглохоор болсон. За Dark Knight-ийн өмнөх кинон дэр болохоор The Dark Knight дээр болохоор та бүхэн мэдэн штэ хамгийн амжилттай бүр хамгийн түүхэнд үйлдсэн дүр гэх юм бол Joker-ийн дүр байгаа тий. Heath Ledger-ийн. Тэгээ Joker-ийн дүр тийм амжилттай болсон учраас тэр найруулагчийн хувьд бол нэлээд хэцүү байдалтай байсан. Яаж ч бодсон хичнээн хичээсэн ч Joker-ийн дүрийг давж бол чадахгүй бах Dark Knight Rises. Тэгэхээр Dark Knight Rises-ийн одоо эсрэг дүрийг хинээр тоглоулал болох вэ? Яаж ч энэ амжилтаа өмнөх амжилтаа давахгүй байсан чинь яаж ч хүмүүсээс муу үнэлгээ авахгүй юм кино хийх вэ гэд нэлээд хэцүү тийм бодох асуудалтай байсан юм байна. Тэгэд хамгийн гол эсрэг дүрийн дүр бол хамгийн гол дүр байсан учраас хэнийг сонгох вэ гэдэг дээр бодож жагаад Том Хардиг сонгохоор болсон. Гэвч Том Хардиг явуулах юм бол яг комик тэгэд Batman-ы тэр нэг анимашны дүр дээрх тэр Bane-ы дүр болохоор яг тийм амар том биетэй Batman-ээс хэд дахин том биетэй тэгээ дээрээс нь Batman-ыг өлөхгүй ингээд нэг гараа мараар өргөж мөргөж тавьдаг тийм одоо хаалт шиг тийм том биетэй дүр байгаа. Тэгээд тэгсэн чинь Том Хардиг явуулах юм бол эсрэгээрээ Christian Bale буюу Batman-ы дүрийн жүжигчнээс 8 см намхан гэж байгаа. Тэгээ тийм ч амар том биетэй биш. Гэсэн ч яг кинонд Bane-ы дүр дээр Том Харди тэгээ өөр бос жүжигчдийн ингээд сонгож харуулт хийсэн ч Том Харди л тэр Bane-ы дүрийг онцгойгоор тийм гайхалтай аавра ялгаруулад үнэхээр гайхамшигтай тийм гэмт хэрэгтний дүрийг гаргаж чадчихсан. Тэгээ яалтчгүй яг комикийн дүр тэгээ дээрээс нь тэр анимашн дүрээс жоохон өөр ч гэсэндээ өөрчлөөд Том Хардигийн тэр гайхалтай Бэнийг гаргаж ирсэн байгаа байхгүй юу. Тэр ч удаа тэр нэг Batman-ы туслах болох тэр туслахын дүр бүтээжсэн тэр гайхалтай тэр хөгшөө эрэхтэй жүжигчин хүртэл нэрийн жоохон би санахгүй ингээ айс тэгэхээр та бүхэн дараа нэрийг оруулчих. Тэр жүжигчин хүртэл юу хэлсэн бэхээр би өмнө ингээд жоохон тийм гэмт хэрэг мафийн дүр тийм үү залуугийн дүрд бол тоглож ирсэн. Гэхдээ Том Харди шиг ийм гайхалтай жүжигчлэлтийг бол амьдралдаа харж байгаагүй гэж хэлсэн. Та бүхэн мэдэн шүү дээ. Dark Knight Rises бол үнэхээр өмнөх The Dark Knight шиг хэмжээний биш ч гэсэнтэй Dark Knight Rises бол үнэхээр дутаагүй.
Үнэхээр гайхамшигтай амжилт үзүүлсэн. Үнэхээр гайхамшигтай. Гэхдээ яг аль нь илүү вэ гэх юм бол миний хувьд бол ялчгүй Joker интерестиг бол илүү. Тэгээ Dark Knight Rises бол үнэхээр хамгийн гол чимсэн дүр бол ялчгүй Benny дүр шүү дээ. Benny дүр үнэхээр сайн гайхалтай өвдөс. Тэгээ Tom Hardy-г гэсэндээ өөрөө жоохон шивэстэй хүн байсан учраас яг тэр Benny дүрийг бүтээх гэж шивэсээ ингэж нэг одоо мейкап хийгээд далдлаад тэгээ дээрээс нь өөрийнхөө биеийг бас нэлээд тийм бодибилдинг болгоод тэгээд бас болоогүйгээр тэр нэг хэцүү маск зүүгээд тэгээд жүжиглэлтийн хувьд бол нэх амар үг хэлээд байдаг хүмүүртлөө тэр нүдний харцны хэлбэр тэгээд жоохон баг зэрэг яриа мөрөө тэр байгаа байдлаараа тэр гайхамшигтай дүрийг үзүүлж чадсан байгаа байхгүй. Үнэхээр өөрийгөө гайхамшигтай суут жүжигч юм а гэдгийг харуулсан. Тэгээд дээрэс нь тэр үед Кристиан Бейлээс намхан байсан учраас жоохон бэрхүү өндөр харагдахын тулд гутал нь хүртэл нэлийн одоо өндөрсөд гэдэг юм гутал өмсөж исэн юм байлээ. Тэгээд энэ дүрийг үнэхээр гайхамшигтайгаар харуулсан. Та нар мэдэн штэ тий. Dark Knight Rises бол үнэхээр гайхамшигтай. Тэрний дараа олон Batman гарсан ч гэсэндээ ялчгүй өмнөх тэр Dark Knight Rises-ийг бол гүцэх Batman-ийн кино бол одоохондоо гараагүй байгаа. Сүүл тоглосон тэр нэг Batman 2022-ийн тэр нэг хиний дүр болохоор гоё болсон гэхдээ ялчгүй өмнөхийг бол гүцэхгүй гэж бол миний хувьд бол боддог. За энэ дуртай Batman-ийн талаар ярьсан чинь жоохон утуулчлаа шүү guys. За тэрний дараа болохоор энэ киног мэдээж амжилт олсон залуу маань Dunkirk гэдэг нэртэй нэг дайны кинонд бас нэлээд амжилт үзүүлсэн. Өөрийнхөө өмнөх жүжиглэлт бол би өөрөө угаасаа яаж ч утсан гайхалтай жүжигчин шүү гэдгийг бол үнэхээр баталсан. За тэгээд тэрний дараа гэх бол яг өөрийнх нь хувийн амьдралаас ярих юм бол манай хүн ямар ч найзгүй гинэ. Хувийн тийм найз майз аахгүй. Тэгээд энэ шалтгаан нь юу гэхээр нохоонд амар дуртай багаасаа ахуулаад байнга нохоо тижээдэг байсан. Тэр жуудгаа 20 жил хамт байсан үнж найз Макс гэдэг нохоотой байсан билээ. Тэгээ Макс гэж нэрлсэн их учиртай. Mad Max гэдэг нэртэй киног үзээд өөрийнхөө нохоонд Макс гэж нэр өгсөн билээ. Тэгээ тэр нь ч гэсэндээ хувь заяа олж таарад мань хүний хувьд гэх юм бол Mad Max-ын дүр тоглосон. Энэ Mad Max гэдэг кино маш олон одоо улсад бас гаргахыг хоригдсон гэсэндээ Оскарын маш олон сониос нэр дэвссэн, маш олон Оскар авсан, маш их өндөр рейтингтэй болсон. Үнэхээр гайхамшигтай кино болсон. Fury Road гэдэг нэртэй кино. Mad Max. Та хүн бүгд үзчихсэн байх, бидс үзчихсэн. Энэ кино үнэхээр гайхалтай болсон. Энэ дүрээр бас ерөнхийдөө дэлхийд дахин Tom Hardy гэдэг жүжигчдийг мэдхгүй хүн байхаа байсан гэж болж байна. Гэсэж мань хүн дуусаагүй Marvel руу орсон 2018 онд алдарт эсрэг дүр болох анти-хиро Venom-ийн дүрийг бүтээсэн. Venom-ийн тэр нэг ашигладаг тэр Venom-ийн дүрийн тэр гол дүрийн жүжигчний дүрийг үнэхээр гайхамшигтай тэр сэтгүүлч залуу ажиллаа алдаа. Тэгээд дээрээс нь Venom-тай цуг ингээд өөрөө Venom болж байгаа. Тэр дүрийг үнэхээр гайхамшигтай харуулсан. Одоо хүртэл одоо 2 Venom 1 2 3 сая 2024 онд гарсан би 3 дахь киноос үзсэн. Гайхамшигтай болсон байсан. Тэгээд өнөөдөр бас өөрийнхөө дуртай жүжигчнийг ярьсантай үнэхээр бас баяртай байна. За тэгээд болоогүй заяа. За Revenant гэдэг нэртэй кино дээр хамгийн анхудаа өөрөө Оскарын шагналд нэр дэвшсэн юм байлээ. Тэгээ Revenant гэдэг нэртэй кинод эсрэг дүрээр тоглосон. Тэр үед та бүхэн мэдэн шүү дээ. Leonardo DiCaprio Оскар авсан. Тэгээ Leonardo DiCaprio болохоор юу гэж хэлсэн бэхээр за хоёлоо Оскарын шагналд угаасаа энэ дүрээр нэр дэвших юм байна. Тэгээд хин битүүрийн одоо яг хин Оскарт үнэхээр шалгарсан нь гаран дээр шивс хэлгэн шүү гэсэн. Тэгсэн чинь мань хүн одоо ингээд Leonardo бүгдийг мэднэ гэсэн утгатай нэг тийм гаран дээр шивэст ягаад гэвэл Оскарын шагнал Оскарыг авсан нь Leonardo DiCaprio учраас. Тэгээ Leonardo DiCaprio бас гайгүй тийм кино урлагийн нөхөрлөлт юм байлээ. За тэрний дараа болохоор за 2009 онд Wuthering Heights гэдэг нэртэй нэг одоо телевизийн драма маягийн тийм series тоглосон. За тэр кинонд дэр болохоор нэг эмэгтэй жүжигчтэй танилцсан. Энэ болохоор Charlotte Riley гэдэг нэртэй. Энэ эмэгтэйдэд танилцаад тэр үеэс ахуулаад бие биендээ дуурлаа, татагдаад тэгээд үерхэд 2014 онд чимээ хүн гэрлэлттэй батлуулаад гэрэлсэн байгаа. Тэгээд гэр бүлээрээ маш их одоо их нэртэйгээ халангуй хүүхдтэйгээ цуг ингээд гадуур гарч байгаа марж байгаа ч юм уу тийм одоо зүйлүүд нь папараззтай гүнт өртсөн байд юм байлээ. Ийм гайхалтай жүжигчний талаар бас жоо удаан ярьчих ч боллоо. Ялангуяа Dark Knight дээр жоо удсан. За энэ видеог жоохон гүйцэтгэл үзсэн хүмүүст үнэхээр баярлалаа. Guys. За тэгээ Том Хардигийн дуртай хүмүүсээ бол манда дор зүрхтэй комент үлдээгээрэй. Тэгээ энэ видеог дуустал үзсэн хүмүүст үнэхээр баярлалаа. За дараагийн мэдлэгээр Мухаммад Алиг ярих гэж бол бодож байгаа. Гэхдээ мэдэхгүй байна. Мухаммад Алигаас жоохон олдох материал жоохон хомс байгаа. Ялангуяа Ibn Guys англи хэл байхгүй. Япон хэлээр материалыг бэлддэг учраас энэ гайхамшигтай бокс боксын дэлхийн түүхэнд хамгийн номер 1 гэж хэлэхээр энэ боксерийн талаар одоо боксийн талаар ярихад бол яалтчгүй сайн судлахгүй болохгүй байгаа. Майк Тайсны хэмжээнд хүрэхээр тийм гайхамшигтай
ярихыг хүсэж байгаа. Майк Тайсоныг бол би нэлээд бас хичээж ярьсан учраас гайгүй ярьсан гэж дотроо бол бодож байгаа. Гэхдээ Мухаммад Алиг бүр илүү ярихыг хүсэж байгаа учраас сайн судлаа гэж бодож байгаа. Тийм учраас сайн судалж чимээр байна. Зүгээр нэг ингээд нэг хальт ингэж орхиод хальт ороод орхимоор байна. Тийм учраас та бүхэн манийга дэмжээрэй заяа guys. Лайк дараад, дөрөс байгаас subscribe дараад өгөөрэй. За хэдүүлээ бас тун удахгүй хаа том ардыгын дараа Мухаммад Алигаар уулзцай дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай.